Самбын үзэгчтэй. Одоо би таад Старлуугаар зүлдгүй яг уу. Ямар шоны. Би таад шинэ байшин барих харагдаж байна. Нэг хэцүү бол биш. Нэг ч амархан хэцүү бол биш. Одоо нэгт уус хэрэгтэй, хоёрт лав хэрэгтэй, гуравт SpongeBob. Тэгээ юм нэгэн тоос байх болно доо. Одоо тэгээд дээш хүснээр хитрхээ дээш өрч юм бол 1 2 3 4 5 6 7 8 9 2 3 4 1 2 3 1 2 3 Одоо тэгээ дүүсээ ингээ битүүл ингээ сайн битүүлж Ingesen. Тэгээд маш тийш. Найс тийш авчи. Тэгээд илүү ингээд лавтаас гарах юм бол ингээд тоолн брейкээр өгүүлчих. Тэгээд дээр нь ингээд тэгээд хатад устсан хөлөө. Тэгээд ингээд ийм сурвалжийг квадрат үүсчихвэл тэгээд утсан талдаа хаалгаа хийж байна. Оо, би тэгж гучлаа.
лава. Лава, ничего лава юм шүү. Ингээ бүгэлч. Тэнгүүтээ. Тэгээ. Нэг эмтэд орж ирэх шүү. Ингээс бүгэлч. Ингээд тавьсан. Ингээс ингээд бүгэлч. Стон комплстон стангаж буруулчтэй. За тэгээ одоо энийг ингээд бүгэлчих байгаамаа. Одоо ингээд сайн бүглээд юм систем тэгээ ингээд бүгэлж би дараагийн бичлэг дээр яац вэ? Өөрийнхөө энчантуудыг тулгаад яг ямар энчант юу хийх юм бэ? За дүгнэ заяа. За одоо ингээ баашингийн маань ер нь дотоод бүтц ингээд болчихж байгаа маа. Тэгэхээр чинь ингээ хаалга нээчи. Ингээд хоёр хаалгатай болчихъя. Стон брейкинг гэдэг. Одоо тэнгуүтэй хаалга доорс энэ. Мир дуртай доорс гэвэл энэ байна да. Энэ доорс ингээд хэмжүүл хамаа. Одоо тэгэл өснээр өөрсдийнхөө дураар хөгжүүлж өгнө. Өснээр хөгжүүлж өгнө. Тэ миний хөгжүүлжийг харахыг хүсвэл за дараагийн бичлэг шиг гэх юм л арай л хоцрох. Яаж гэдэг вэ? Ингээд миний өөрчлөлт ингээд энэ хэсэг ингээд би хэвчээ болоод гэр. Ингээд тийм бүр
Энэ бол зүгээр миний л дизайн болохоор заавал намайг дуурайгаад байхгүй шүү. Миний л дизайн. Би нэг YouTube-с ерөөс харав. Миний мөрөөд төсөөлөд хийж байгаа байшаа. Тэгээд ингээд миний ингээгүүтэй ахаа юм дээр дөрөв насны Америкс ингээд тавьчих. Гой гэрэлтэй харагдтыг. Шинэ болохоор тэгээд байц. Ок. Энгүүт энэ дээрээ зүгээр л миний бодож зүгээр би л энэ дээр ингэж чимчтэй. Энэ яах вэ? Ингээд модод гэнэхөө миний төвчл бүр гоё гэлсээр. Тэгээд хөрнсөө энийг аваад хэнэ аваад энийг аваад тэгээд хоёр ингээд фурнес тавиад дээр нь бас ингээд тавиад ингээд тавьчих юм гоё яа. Тэгээ одоо энэ үлсэн гурван занд нь тэгээд бид ингээд нэг айн тэгээд ингэж мэнгээс тавьчихвал нөгөө талдаа энчэнт тавьчихвал гоё харагддгийг.
Тэгээд ингээд зураг мөр ингээд тавьчихвал гоё харагдаж. За одоо ингээд миний гэр ингээд болчихж байгаа юм аа. Тэгээд дараачудаа тэгээд инкант дараачудаа хийсэн байя. За одоо ингээд Тэнгэл миний жижиг хаус. Тэгэл гинэ нэг хөрхөн ингээд шатууд хөрхөн шатууд ингэж хатглаа. Нэлээ ингээд гэр энэ чинь ингээд хараа. За баярлалаа манайхаа. Ингээд өнөөдөр бичлэг манд дуусч байна.